Монголын иргэншлийн томоохон төлөөлөл болж дэлхийн түүхэнд бичигдсэн монголчуудын дунд загалмай этнийг игдэх христийн шашин онцгийн хэд хэдэн үе шаттайгаар дэлгэрсний түүхэн улмөр тал нутгийн зах хязгаараас уул хадны дурсалт зураг археологийн олдруудаарч илэрдэг. Манай эртний 9-р зууны үеэс өрн зүгээс христийн шашны Несторын урсгалыг дэлгэрүүлэхээр номлогч нар ирсэн төдийгүй 8 Крет аймгийн нүүдэлчид дүнд гүн итгэл бишрэлтэй байсан тухай Рашид ад-Дины судрын чуулганд тэмдэглэн үлдээж байна. Нэмэх тэмдэгч гэж байгаа загалмайч гэж яриад байгаа энэ тэмдэг бол хүн төрөлхийдний хувьд маш ихтэй өссөн. За одоогийн баттай баримтаар бол дундад чулуун зэвсэг юм мезолитийн сүүл неолитийн үед өссөн гэж үздэг. Монгол нутагт одоогийн байдлаар мэдэгдээд байгаа одоо хамгийн эртний тэмдэг бол Увс аймгийн Зөв Хангай сумын нутаг Зураагийн улаан хад гэж байгаа. Энд дөрсөлсөн тэмдэг байгаа. За энэ тэмдэг бол өнөөгийн Монгол улсын нутгаас гарахад 10 хэдэн газраас олдсон байна. За энэ дундаас яг христийн шашин одоо дэлгэрсэн хон хэрэгжилж байсан тэмдэгүүд бол бас бий л дээ. Жишээ нь Ван хаан тойрол бол ийм христ тэмдэгтэй байсан, энийг шүтэж байсан. Энэ бол төвхөн тусгасан тодорхой баримтууд. 10 хэдэн христ тэмдэгтэй байгаа юм л да. За эндээс бас нэг 7-8 ч юм уу яг христийн шашинтай холбоотой зүйлсүүд гарч ирж байгаа. Тэгэхээр нэгэнтээ байгаа зүйлийг бол яд үнэн байдлаар нь шинэ тухайн бол ерөөсөө үнэн бодтойг л хийх ёстой шүү дээ. Энэ талаас нь авч үзэх хэрэгтэй юм аа.